наадмын дараа өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үн өснө нь иргэдийн нуруунд дээрх ачаа хөндрүүлж байгаа тухай сурвалжлагыг манай сэтгүүлч бэлтгэсэн байна. Тодорхойлбол томоохон зах бодлооны төвүүдийн лангуун дээр байгаа мах, төмс, хүнсний ногооны үн ханшийн өсөлтийн мэдээллийг статистик судалгаанаас харахад өмнөх сарын мөн үеийнхээс 1.7% нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна. Хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.7%, өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.5% өсжээ. Үзэгчтэнд бөмбөр худалдааны төвд худалдаалж байгаа төмс хүнсний ногооны ханшийг дуулгавал килограмм татанда төмс 1500-аас 1800 төгрөг, байцаа 1300 төгрөг, ловон 2000, сонгон 1200, манжин 2500-аас 3000 төгрөгийн үн ханштайгаар худалдаалагдаж байна. Ерөнхийдөө бүгд нэмэгдсэн байна. Би онгоцны билет авсан чи одоо солонгосыг чинь эртээрхэн л сарын өмнө сая 150 гэжээс одоо өнөөдөр бол сая 297 болсон байна шүү дээ. Тэгж ирсэн байна. Тун харамсалтай байна намайг бодоход бол бас энэ дээд ажил хариуцж байгаа залуучууд өсгөд энэ ажлаа сайн зохицуулмаар байна. Тэгээд энэ банкныхаа энэ долларыг одоо яаж зохицуулах гэж зохицуулмаар байна шүү дээ. Зохицуулт байхгүй одоо ерөөсө дураар олсон. Тэгээд нэмээд доотлол нь одоо бүр өнгөрч байна. Ахын хэрэглээ чи ер нь хүнс ногоо ер нь аль аль нь өндөр үнэтэй харьцангуй ер нь инженерийн хувьд бол маш өндөр үнэтэй л. Тэгээд зөвхөн хагас устай нөхөл гарлаа. Ер нь бол авж байгаа цалин чи амжиргаанд чи хүрлж байна. Хоолнд авч ер нь хоолны үндэндээ гэхээс илүү одоо тийм юмд бол зарцуулах боломжгүй болоод байна. Ерөөсөө цалингаас цалин тэгэл ерөөсөө амьдрал ахвал. Гэхдээ хүнсний ногоогоор их явсан гэдэг өссөн ч гэсэн шүү дээ. 100 төгрөг 150 төгрөгөөр. Тийм. Манжин гэхэд одоо хилэн 3500 болчихсон. 3500 болчихсон. Нөгөө 2000 хэдэн зуун байсан. 3500. Одоо юм наа үнийг хөсөөл шүү дээ. Бид ч нөгөө тэтгэрийг улсууд болохоор тэтгэрийн гэдэг аваад одоо ногоо махад багсан өссөн. Хэдэн төгрөг одоо магшин одоо 7000-аас 8000 болчихсон шүү дээ. 1000 төгрөгөөр өссөн байна. Тэгээ тиймэрхүү байна. Төсний үн аягүй хөссөн лээ. Монгол төс 1500 болчихсон шүү дээ. Тийм галан төс болохоор 900-аас 1000 хооронд. Гадна ерөнхийдөө бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өссөн. Өргөн хэрэглээний бараа ер нь угаасаа 100-аас ер нь 300 ер нь өссөн шүү. Тэгэхээр ч одоо 1500-аас 2000 болчихсон байна шүү дээ. Төмс Монгол номос. Тэгээд тэрнээс ч одоо ахгүй яг итгэс найдвартай гэж нэрээ юм хотлаа юм уу? Тийм ээ. Таны авч байгаа одоо цалин мөнгө сэтгүүлч амжиргаанд хүрхгүй. Яаж болох вэ? Хөөе яг хүүхдүүдээс татаасаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн ханш ийхүү өссөн нь иргэдэд хүн дээр тусч байна. Харин худалдаачид энэ байдлыг тайлбарлахдаа 5 хоног амарсан учраас бүтээгдэхүүний нийлүүлэлт багасч үн өсгөөсөөр аргагүй хүрсэн гэлээ. Дээрх байдлаар танд харуулсан үн бол зөвхөн бөмбөр худалдааны төвийн лангуун дээрх ханш юм а. Харин худалдааны төвүүдийн дундаж үн хэдэн хувиар өссөн талаар үндэсний статистикийн хорооноос тодрууллаа. За үндэсний статистикаараа хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг 7 хоног болгон явуулдаг байгаа. Энэхүү судалгаар хамгийн сүүлийн байдлаар өчтөр буюу 2014 оны 7 сарын 16-ны байдлаар хүнсний ногооны үнийг авч үзвэл төмсний үн 19.3%, ловонгийн үн 22.3%, байцааны үн 8.9%, манжингийн үн 52%-аар өссөн байна. Энэ бол өмнөх сарынхаа дундаж үнэтэй харьцуулсан үзэлт, сонгины үн 1.9% болттой байгаа. Дээрх байдлаас харахад ганцхан сарын дотор 1 кг манжин 2 дахин өндөр үнэтэй болжээ. Энэ хэрээрээ нэг хүний сарын цалин 2 дахин багасж байна гэсэн үг юм а. Тиймээс хилэлцэж суух биш, хийж эхлэх цаг болсныг эдийн засаг нийгэмд тулгарч байгаа хүндрэлүүд тотхон харуулж байна.